Сайн байцгаана уу? За бодлын тэмдэглэлийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай бодлын тэмдэглэл нэртэй Facebook-ийн пэйж руу холбогдсон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бид хоёр тэрээр одоо нөгөө холбогдсон хүмүүсийнхаа ингээл мессежийг уншиж байхдаа энэ подкастыг эхлүүлсэн нь айгу зөв болсон байна гэд хоорондоо ярьжсэн. Тэгээд маш их баярлсан. Учир нь гэвэл одоо энэ сүнсний сэрэлтийг авж байгаа хүмүүс болохоор маш их юм ганцаарлыг мэдэрдэг. Одоо өөрсдийг нь ойлгох хүн байхгүй юм шиг энэ маш их тийм хүмүүсийн дунд байсан ч гэсэн маш их ганцаарддаг. Тэгээд тэр хүмүүст ингээд нөгөө ханд болоод тэгээ яг ийм хамтдаа ингэж өсөн дэвшиж байгаа, суралцж байгаа энэ тууллаа хуваалцах нь ингээд яг адилхан одоо иймэрхүү хүмүүстэй ингээд нөгөө хань болж байгаа болохын одоо бас нэг тийм зорилгыг бас анханасаа агуулж исэн тий. Тэгээ тэр зорилгодоо багч гэсэн хүрж байгаа юм байна гэдгийг одоо мэдхдээ маш их таатай байна. Тэгэлгүй яг үү бид хоёрыг дэмждэг сонсож байгаа бүх хүмүүстээ маш их талархлаа. За тэгээ өнөөдрийн сэдв маань юу вэ гэхэлэр бодлын тухай байгаа тийм. Ер нь бодлоо ер нь хүн яах ёстой юм, яаж зэгцлэх ёстой юм, энэ бүх бодол ер нь яг хаанаас ихтэй юм, яаж зэгцлэх ёстой юм гэх мэтлэн энэ тухай хоёлаа ярилцсан өнөөдөр. За тэгвэл бодол гэж ер нь яг юу юм бэ те? Бодол ингээд өдөрт болохоор бидний тархинд ингээд 70-аас 80 мянган бодлоод эргэлдэж идэг. Тэгээд энэ их бодлын одоо 70-аас 80% нь сөрөг бодол байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ч маш их юм бодлуудын дундаа ингээл төөрөөл тэр бодол бол минийх гэж бид нар андуурдаг тий. Тэгтэл тэр бодол бол бидрийнх биш ээ. Би анх ингэж боддог гэсэн байхгүй нэг бидний тарих энэ бодлыг үйлдвэрлээд байна гэж ингэж эндүрдэг гэсэн мөлий. Тэгээ нөгөө хүүхэд байхад ч гэсэндээ ингээл нөгөө за би юм бодохгүй шүү гэж өөртөө хэлээл. Тэгээд яг ингээ нөгөө бодол яаж ч гэсэн ингээл орж ирээл байгаа шүү дээ. Тэгэнгүүт за би юм бодохгүй байна гэж боддог чинь одоо бодол мөн үү өдргээл. Тиймэрхүү айгуу саваагүйтэй ч юм уу сониучрахад яг тэгдэг байсан. За тэгвэл энэ олон мянган бодол ер нь хаанаас ихтэй байд юм бэ гэдэг талаар хоёлаа ярив тий. За тэгэхээр хүнд ерөөсөө л юу байд юм байна л да. Хоёр төрлийн бодол байд юм байна л да. Нэг тэрийгээ ингээд ялгаад ангилж байгаа юм бол ерөөсөө хар цагаан ингээд ингэж ангилж болох юм байна. За тэгээд хар бодлууд нь бид нэр ихэнхдээ тархиараа буюу эгоогоор боддог. Тэр яагаад вэ гэхээр угаасаа л энэ тарих бол бидний нөгөө махан биеийг хамгаалах үүрэгтэй тий. Тэгэхээр тэхийн тулд биднэрт ямар нэгэн байдлаар л ийм хар бодлуудыг өгж идэм байна. Жишээ нь одоо сэтгэл готролд орсон үед ч юм уу тий, айдас түгшүр мэдэрсэн үед ч юм уу гих мэтлэн ингээд хүнд энэ тарих эго маань ингэж хүнд хар бодлыг өгд юм байна. Харин цагаан бодлууд маань ихэвчлэн миний дотоодоос буюу мөн чанараас гардаг ийм бодлууд байд юм байна. За тэгээ ингээд бодлоо зэгцлэх ерөнхийдөө нэг ийм 3 алхам байд юм байна л да. За тэр нь эхнийх нь бол маш их ярилцах тий. Хэрвээ яг ийм сүнсний замналаар явж байгаа хин нэг найз нөхөд байх юм бол яг бид хоёр шиг ингээд хоорондоо ярилцах. Тэгээ бид хоёр бол анхандаа яг мэдхгүйгээр тий бодлоо зэгцэлж ийн энэ олон мэдрэмжүүдээ нөгөө зэгцэлж ийн гэдгээ мэдхгүйгээр ингэж айгүй хоорондоо мэдрэмжээ ярьдаг байсан юм байлээ. Тэгээ энэ маань бас яг ингэж бодол зэгцлэхэд буюу одоо бодлоо ингэж ангилахад маш их тусалсан тий. Тийм шүү. Яг нөгөө сэрэлтийг аваад ингээл явж байгаа чинь ингээл маш олон юм урд өмнө мэдэрж байгаагүй мэдрэмжүүдийг маш их авдаг тий. Тэгэл шинээр мэдж байгаа зүйлүүд ч гэсэн ингээл маш их байдаг. Тэгээ тэрэн донд чинь ингээд нөгөө ганцаараа ингээд байна гэдэг чинь хуваалцахынгүй ганцаараа байна гэдэг чинь ер нь бол ингээл маш хэцүү ингээл бүр дотор ингээл тархин дотор ингээл аваарал тэрнийг ингээл гадагшлуулмаар санагдал. Тэгэл ингээл ойр дотныхоо хүмүүст ингээл ярангуут ч нөгөө хүмүүс маань ойлгохгүй тий. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь огт өөрсдөө мэдэрч үзээгүй учраас одоо ойлгохгүй штэ. За тэгээд яг ингээд бүр дэлбэрх гээд тесрэх гээд энэ тархич өөр ингээд шатах гээд ингээд явж байхдаа Лоринестайгаа ингээд энэ тухай ярилцаад тэгээд бид хоёр чинь бие бинийгээ яг тэгэхэд ингээд яг энэ сүнслэг талаасаа ингээд олж байгаа юм тий. Тэгээд ингээд хоорондоо мэдрэмжүүдээ хуваалцаад, ярилцаад тэгээд ирсэн чинь бүр нөгөө нэг амар юм өндөр юун дээр ингээд амар
өндөр эрчимдэр гэх юм уу явж ийсэн аа. Ер нь ингээд овоо тайвшраад нөгөө их бодлууд маань ингээ гадагшлаад ирэнгүүт ер нь цэгцрээд тэгээ нөгөө цаашдаа юм тогтвортойгоор юм суралцах тэр юунда орсон тий урсгалдаа орсон. Тий, бодол зэгцрээд ирэхээр угаасаа нөгөө сурах, мэдэх тэр хүслүүд маань ингээд айгүй их болчдөг тий. Тэгээд тэрүүндээ үндэслээд бит хоёр ер нь ингээ хоорондоо яриад хаанаас юу судалж болох уу, юу уншиж болох уу гэд ингэж уншиж судлах энэ хүсэл маань ингэж их болсноор одоо өнөөдөр бит хоёрын ингээд бас подкаста хийгээ тий. Ингээ подкаст хийж гинэ гэдэг хүртэл бит хоёр бодлоо зэгцэлж гинэ л гэсэн үг тий. Тэгээд сонсогч нарт маань ч гэсэн яг энэ мэтлэн ингээд хин нэгэнтэй ярилцах. За ярилцах хүн байхгүй бол бүр ингээд хамгийн бэст арга нь бол тэмдэглэл хөтлөх тий. Өмнөх дугаар дээр бит хоёр ярьсан нөө сүүтрийн ажиллаа хийхийн тулд тэмдэглэл хөтлөж эхэлсэн ингээд. За яг тэрийг хийж явахдаа угаасаа тэмдэглэл хөтлөхөөр чинь нөгөө өмнөх сүүтрийн ажиллаж явах 9 шидийн бодол орж ирж. За би ийм болохоор инглээ тэглээ гэд. За тэгээд яг энэ шиг сонсогч нар маань бодлоо цаасан дээр бүр ямар ч шүүлтүргүйгээр буулгах. Энэ маань ингэж бодлыг цэгцлэхэд оюун санааг тайван байлгахад маш их тус олдог. Тий. Тэгээ нөгөө анх ч нь болохоор хоёлаа чинь тэгж хоорондоо ярилцаж явж байгаа л тэгээ сүултээ ингээл ахаа нэг юм шат ахих болно штэ тий дараагийнхаа ямиг ингээл сурах гал тэгсэн манай бас нэг найз эдийн тэгээ тэр болохоор намайг нөгөө чи тэмдэглэл бичээч гэлдэгжсэн. Тэгэл яаж тэмдэглэл бичих юм бэ? Одоо тухайн өдрийнхөө ингээ нэг өдрийн тэмдэглэл бичдэг гэсэн шүү дээ. Тэр хөөхөд хахад тэгээ одоо тэрэн шиг ч бичих юм болоо. Тэгэхэр чин шал утгагүй маа. Ер нь яг юу бичих хэвтэй юм бэ гэж ер нь гайхаж байгаа л тэгэл буцаагаал тэтрээ хаагаал ингээл цүнхлээл явцдаг. Тэгээ нэг ганц 2 сар ингээд нөгөө дэвтэр цүнхэлж ингэж явж ийснийхаа дараагаар болохоор ер нь яг юу бичих хэвтэй юм бэ гэж хоёлоо хоорондоо ярьж ийсэн тий. Тэгээд яг тухайн өдрөө ингээ ярьж байхдаа тэмдэглэл хөтлөн гэдэг чинь энэ байсан юм байна штэ гэд тэрийг ойлгож ирсэн тий. Тэгээ тэр талаар минь ярих уу. За тий нөгөө одоо тэмдэглэл яагаад чухал вэ гэхээр нөгөө бидний ингээ бодол, сэтгэл, мэдрэмж маань ингээд тэр чигээрээ одоо яг нэг юм Google-тэй кино байдаг штэ нөгөө хүнд ингээл уурлах, инээх одоо нөгөө тухайн өдрийн сэтгэл зүй ямар байна яг тэрүүнгээр нь тархины удирдал нэг юм юугаар хийцэн нэр нь юу лээ нөгөө inside out гэдэг нөгөө Google-ийн кино тийм яг тэрүүн шиг юм байна гэдгийг бит хоёр нөгөө яриан дундаа ойлгоод тэгээ ерөөсөө энэ бидний энэ бодол мэдрэмж чинь тус бүртэй юм дүртэй юм биш тий энийгээ хоёулаа ингэж дэвтэр дээрээ буулгах ёстой юм байна өдөр тутамдаа болж байгаа энэ үйл явц биш яг ингэж өдөр тутамдаа бодогдож байгаа тэр бодлуудыг хоёулаа дэвтэр дээрээ буулгах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд бид нар чинь заримдаа ингээл айгуу нэг уйтгаргүй нэгтэй ч юм шиг тэ нэг өглөө босоод ирэхэд ингээл амар даун болсон сэрдэн ш. Тэнгүүд маргааш өдөр айгуу гоё болсон сэтгэл санаа нэг өөдрөг сэрдэг. Гэх мэтчлэн ингээд энэ өдөр болгоны энэ сэтгэл санааны энэ мэдрэмжээ ерөөсөө л дэвтэр дээрээ буулгах ёстой юм байна гэдгийг бид хоёр ярилцж явах дундаа ойлгож аваа. Тэгээд ингээд саяхнаас яг ингээд бүр нэг бүрчлэн буулгаад бодлуудаа ангилаад ингээд цэгцлээд эхэлсэн байгаа тийм. Тийм. Тэгэхээр нөгөө бодол, мэдрэмж хоёр хоорондоо юм саашгүй холбоотой тий. Өнөөдөр одоо би баяр жаргалтай ингээл өглөө орноосоо боссон бол тухайн өдрийн ингээд бичиж байгаа тэр нөгөө одоо бодлууд маань ер нь ихэнх дийлэнх нь маш гоё тийм эерэг бийдэг тий. За тэгээ нэг өдөр ингээл нэг жаахан гониглоод жаахан даун болцсон сэрээд тэгээ тухайн өдөр тэмдэглээ хөтлж байхад ер нь юм жаахан сөрөг бодлууд боддtiin байна гэд ингээд ялгараад ирж байгаа тийм нөгөө яг бичгээр тэрийгээ ер нь ойлгох юм билээ. Тий, яг нөгөө бичгээр бид нэр бодлоо анзаарч эхэлт юм байлээ тий. Бичгүүгээр нөгөө тархин дотроо бодоол ахлаар ерөөсөө анзаардаггүй. Тэнгүүт бичгээр тэр бодлоо анзаараад эхлэнгүүт нөгөө хар цагаанаараа ялгагдаад ирж байгаа. За тэгээ ингээ хар цагаанаараа ялгагдаад ирсэн чинь ерөөсөө хар бодлуудыг бид нэр дандаа тархиараа боддгийм байх гэдгийг анзаарсан. Цагаан бодлуудыг ерөөсөө дандаа мөн чанараараа боддгийм байх тий. Дотоод сүнслэг байдлаасаа боддгийм байх гэдгийг ингэж анзаарч эхэлсэн байгаа. За тэгээ 3 дахь арга нь бол мэдээж бясалгал хийх тий. Бясалгал хийхлээр ерөөсөө юу гэж заадаг вэ гэхлээр бодлоо уурсах гэх тий. Эхний ээлжинд энэ бол үнэхээр угаасаа маш чухал. Энэ дадлыг өөртөө суулгачихвал юм бол бид нар аяанда тэр нөгөө нэг хар бодлууд буюу
эгоогоор тархиараа бодохоо болчдөг тий. За тэгээд эгоогоор тархиараа бодохоор бид нэр ихэвчлэн энэ амьдрал дээрээ дандаа хар бодлуудын үйлдэлт автаад дандаа ингэж үйлдэл авч хийгээд байд юм лээ. Тэгээд эднэрийнхээ ерөөсө бид нэр анзаардггүй юм бэлээ. Тэгээд хоёул яг иймэрхүү нөгөө хар бодлуудынхаа үйлдэлт автчихсэн ийм жишээнүүдийг ярьчих уу. За би одоо ингээд өөрийгөө илчилье. Би одоо ингээд нэг байгууллагад ажиллаж байгаа шүү дээ энд чинь. Тэгээд тэгэнгүүт би одоо ингээд мөнгө хэмнэж гэдэг утгаараа заяа. Чи энийг ингээд одоо тэр байгууллагаасаа ингээд ойр зургийн нөгөө хэрэглээнийхаа гэр ах юмнуудыг ингээд зөөгөлсөн аахгүй жижигээр. Тэгэл зөвөр ойр зургийн одоо юу гэдэг нөгөө нэг найлын зай селфидэг одоо аяг тавг байгаагч чингэн одоо юу л гэдэг те бэйли мэлий ч гэдэг юм үү те. Тэгээ энийг болохоор чи зөвөр мөнгө юмч энд байгаа юм чи энд зөндөө ингээд агуулгад хураалгатай байгаа юм чи одоо зүгээр штэ гэл тэгж боддог. Тэгээ тэр үйлдэлийг ингээ хийгээд байгаагач анзаарахгүй заяа. Тэгэл зүгээр юу ч бодохгүйгээр зүгээр л бүр юм хөвшил болчихсон юм шиг тий. Тэгээ тэрийг болохоор зүгээр энэ угаасаа энэ байгууллагад нэг хор хохирлгүй штэ энд ийм зөндөө байгаа юм чи. Харин миний мөнгийг хэмнэж гин гэж боддог гэсэн аахгүй юу. Тэгээд одоо болохоор нөгөө нэг яг энэ нөгөө анзааргаа хөгжүүлээд энэ бодлоо ингээд ангилж шалгаад ирсэн чинь сөрөг бодлоо дагаад үйлдэл аваад явцсан байсан биз дээ гэдгийг анзаарж байгаа байхгүй юу. Нөгөө огт тэрийгээ нөгөө буруу юм хийж ийн гэдгээ ч ухамсарлахгүй тий. Ерөөсөө юм ухамсаргүй үйлдэл хийгээд байсан байгаа байхгүй юу. Тий. Бид нар яг амьдрал дээр энэ мэтлийг яг ингэж хийдэг. Тэгээ би бас яг ихэнх тохиолдолд бас яг ингэж өөрөө ч мэдлгүй энэ хар бодлуудтай автцсан ингэж үйлдэл гаргаад идэг байсан юм байлээ. Тэгээ энэ нь уусаа юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө энэ тархич нь л ерөөсөө энэ махан биеийн нөгөө нэг амар амгалан буюу одоо юу гэдэг яаж залхууруулах вэ те яаж юм хийлэхгүй байх вэ гэсэн тэр л бодлыг юг сэтгэл биднэрт өгөөд байгаа те. Тэнгүүд биднэрт яг тэрүүнд нь автцсан л хийгээд байдаг. Тэнгүүд би бас яг ингээд ажил дээр ихэнх тохиолдолд ингээд өөрт бид юу ингээд амар хэлбэр байна те. Аль болох ингээд ажиллаа нөгөө тэрийг болохоор би сэтгэхтэй ингээд нөгөө бараг л би ухаантай юм чи ингээс ингээд амар смарт хийчээ те. Ийм амархан юм ингээл хийчихэл тач гэдэг юм те. Гэтэл яг тэр чинь ууг нь бол яг л тэр нөгөө зааврын дагав ингэж хийх юм болов уг нь яг ингээ гоё стандарт болох гээд байгаа шүү дээ. Гэтэл би тэгдэггүй байсан гэсэн чинь дараа нь өөрөө анзаарсан чи би нөгөө залхуудаа тэр нөгөө залхуу бодолтой автаад энэ бүгдийг ингэж хийгээдсэн юм биш үү гэдгийг ингээ анзаарч байгаа хгүй. Тэгмээ энэ бас ингээд ихэнх тохиолдолд зарим хүмүүс тэр нөгөө муу зуршлаар илэрдэг те. Тэр нь одоо юу ч хийж олно те. Тамхи татах, арх уух одоо өөр юу байдیں۔ Ямар нэг юм донтох те заавал тамхи харагч нэг донтолд үүсгэж юм байна бас энэ хар бодлууд маань. Тэнгүүт энэ нь яагаад донтолд үүсгэж юм гэхээр угаасаа тэрийг хийснээр би ямар нэгэн кайф аваад шүү дээ тий. Ямар нэгэн л нэг тийм гоё мэдрэмж аваад шүү. Тэнгүүт энэ донтолтыг үүсгэж юм байна. Тэгэд ингээд тарих тэрийг нөгөөдгөө хийгээч тамхиад тааж нөгөөдгөө угаач гэдэг юм тий. Гэх мэтлэн ийм бодлуудыг өглөөр бид нэр шууд автоматар өө за тгий. Одоо нэг гарчээ. Одоо нэг ингэчигээд ингээд өөрөө мэдлэхгүй ингэж хар бодлуудаа автаад үйлдэл аваад идэм байлээ. Тийм тэгээд одоо яг тэгвэл энэ бодлуудыг хэн өгöd байгаа юм бэ те? Бидний тарих бодож ийн гэж байгаа. Тэгтэл бодол маань тарих маань тэрийг ингээд үйлдвэрлээд байгаа мó гэвэл үгүй те. Тарих болохоор хүлээн авахч буюу одоо биднэрт одоо мэдээллийг дамжуулагчийн л үүргийг гүйцэтгэж идэг. Одоо ийм нэг өөхлөг ийм эрхтэн. За тэгэнгүүт энэ эрхтэнд маань цаанаас нь одоо хар болон цагаан хүч гэдээ ярьчээ заяа. Хар хүчний одоо нөлөө орж идэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ маань ингээ гадны нөлөөгөөр одоо тэр бодол маань бидэрт ингэж орж ирдэг. За энийг яаж одоо яг ингээ шинжилгээ ухаанаар ингээ нотлогдсон юм байхгүй энэ болохоор айгүй тийм хийсвэр ойлголттой. Гэхдээ бид нэр бүгдээрээ мэдж байгаа ингээл заримдаа бид нэр ингээл амар сонин хачин юм бодчихгоотаа тэрийг ингээл ёо би ямар тэнэг ямар муу хүн бэ би ямар муухай юм бодчихвоо тэгэл яг тэгж боддог тий. Тэгээд тэр үед болохоор яг тэр нөгөө бодлуудыг цаанаас нь өгөөд байж идэг одоо ийм одоо бодлын эзэн гэх юм уу. Тийм одоо хар хүчний болон цагаан хүчний одоо ийм сүнсэглүүд байд юм аа. Тэрийг болохоор одоо ингээд далж ертөнд судалдаг хүмүүс бол ер нь мэдж байгаа тий.
тий, ер нь яг энэ замлаар явж байгаа хүмүүс л ихэнх нь ойлгох байх. Тэгээд бодол ангилагдаад ирэхээр яг ингээ бодол болгоны ард нэг одоо тайлбарлал өвгдүүд гэх юм уу те, нэг ийм сүнсэглүүд байдаг гэсэн үг байхгүй юу? Бодол мэдрэмж болгоны ард. Тэгэхээр бид нэр тэмдэглэл хөтлөөд энэ бодол мэдрэмжээ ингээд ангилаад ирэх юм бол бүх тэр сүнсэглүүдтэй бүр ингээ ярилцах боломжтой болдог те. Яг өнөөдөр ямар сүнсэглэл нь орж ирээд надад яагаад энэ бодлуудыг өгөөд байгаа, энэ бодлуудаар дамжуулж надад юу илэрхийлэх гээд байгаа юм бэ гэдгээ ингэж ярилцаад ойлголцох ийм хэмжээний бүр ингэ чадвар дээр суудаг те. Гэтэ энэ бол бүр яг ингээд бясалгал хийгээд ингээ бодлоо цэгцлээд ингээ нэлээд одоо левел ахаад гэх юм уу те, яг энэ даалт ертөнцийн хувьд тэгсэн үед л яг ингэж мэдрэгддэг зүйл. Тийм болохоор одоо бид нэр тий бодол одоо минийх гэж юусоо ойлгож болохгүй байх нь байна. Тэгээд тэр бодолдоо одоо ингээл эзэмдүүлээл тий бодлыг дагаад одоо мэдрэмжүүд орж ирдэг тий мэдрэмжэндээ хөтлөгдөөл ингээл үйлдэл юусоо тийм төргөн авч болохгүй байх нь шүү дээ тий. Одоо жишээ нь зүгээр дээр ярьжсэн жилэн тий одоо ингээл уур хүргэх бодол орж ирлээ. Араас нь одоо уур гэдэг одоо мэдрэмж үүслээ тийм үү. Тэгээд одоо тэрэн дээр шууд ингээл үйлдэл аваад хүнтэй хэрэлдэж зодтолтохоосоо илүү тэр бодлыг ингэж ажиглах нь байна тий. Энэ надад уур орж ирж байна. Уур өргөх бодол орж ирж байна гэд одоо ингэж анзаарах. Нөгөө л нэг анзааргаа хөгжүүлэх нь яг энд айгүй чухал байдаг тий. Тийм. Тэгээ нөгөө бид нар юу яадаг штэ. Хэрвээ анзаарах юм бол энэ нөгөө нэг муу бодлууд маань шууд бидний тархинд орж ирдгүү те. Бас нэг ийм бяцхан зал гэх юм уу, бас нэг тийм юмар орж ирдэг юм шиг анзаарагдадсан. Тэрний юу гэхээр эхлээд айгүй нэг тийм гоё гэгээлэг юм бодуулдаг. Тэгснээ тэрнээсээ ургуулж ингэж бодсоор агаад сөрөг бодол руу аваачдаг те. Тэр нь одоо жишээ нь одоо юу гэдэг нэг ингээл хүүхдээ бодож ирсэн үү те. Миний одоо ажил дээр байхдаа одоо би зөрөөр дээр жишээ аль та. Ингээл хүүхдээ бодлоо миний өч одоо сургууль дээр гоё байгаа хта гэж ингээл бодож ирсэн. Гинт яана одоо ингэж яагаад сургуулиасаа гарахтаа гайгүй явчаасаа тийшээ явж хахад нэг машин зам байгаадаа гайгүй байгаад даач гэдэг юм. Ингээд нөгөө нэг буруу бодол руу ингэж нэг юм гоё эергээр эхэлж яснаа ингээд сөрөг бодол руу ингээд дагуулаа явцдаг те. Гэх мэтлийн ингээд бид нар яг ингээд анзаарах юм бол бас айгүй залтай маягаар ингэж бидрийг өдөр тутамдаа энэ сөрөг бодлуудаа ингээ автуулж идэг те. Бид нар тэгээ зүгээр ингийн ингээл амьдралаараа ингээл амьдарч байхад ингээд тэр олон бодол бидний тархинд орж ирж байгааг нөх амар анзаардггүй тий. Ингээл орчин тойрондоо сатаараал тэгээл ингээл явцдаг. Тэгээд яг нөгөө бясалгал хийж эхэлснээс хойш ер нь бол яг ингээл нам ингээд суугаал ингээд нүдэн анаал суухаар чинь эсэн бусын одоо бодол ингээд орж ирж идэм байна гэдгийг илүү сайн ингээд анзаарч ирсэн. Тий. Өстө нэрээ хийж анх сурж байхад ёо дэвэн дэлхийн бүх юмыг бодогддаг. Тэг яг хинд ч хэрэгтэй, юунд ч хэрэгтэй юм те. Ууг нь бол тэнд ингээ бясалгал хийгээ суугаад байгаа штэ. Гэтэл нэрээсээ хаа хамаагүй бодлууд орж ирдэг. Тэг багш маань юуг заадаггүй гэхлээр ерөөсөө бодлуудаа зүгээр урсгаа гэж ингээ зааж өгдөг те. Тэг энэ нь ч ерөөсөө яг зөв юм бэлээ. Урсгаад сурчих юм бол бид нар ууг нь тэр муу үйлдэлийг аваад явахгүй юм бэлээ. Чи яг нөгөө дотоодоос ирж байгаа мөн чанараас ирж байгаа бас бодлууд байгаа. Тэдрийг бас анзаарах хэрэгтэй тий. Яг нөгөө бясалгал хийж ингээд суух гол зорилго маань болохоор бодлогүй байх тий. Гэтэ бид нар яг үндсэндээ бол бодлогүй байж чаддгүй, хизээч бодохгүй байж чаддгүй. Яг тухайн тэр бясалгал хийж явах үйл явцыг л одоо юу болгохын тулд юу гэдэлээ. Одоо үр дүнтэй болгохын тулд багш маань биднэрт бодлоо анзаарахгүй урсга гэж ингээд зааж өгöd байгаа маа. Тэгээ ингээ нөгөө бясалгал хийгээд ах тусам одоо нөгөө бодлоос бодол руу шилжих тэр хоорондын нэг хоосон зай илүү ингээ томроод идэг тий. Анх болохоор ингээл нэг 5-10 минут суугатаж айгүй хэцүү тий. Амар удаан суугаад байгаа юм шиг тэгээл нөгөө эсэн бусын бодлууд орж ирээд хахаар тэрэндээ бүр ингээл амар стресс. Одоо өөрөөсөө л айгүй цухтаачлаа юм л та.
За тэгээд одоо ингээд бодол маань ингээд намжаад ирдэг тий. Ер нь бол ингээд маш сайхан амьсгаллаа ингээд сайхан уужуу сайхан аваад ингээд ах тусам одоо сэтгэлж уужраад бодол одоо илүү ингээд намжиж ирдэг. За тэр үед болохоор илүү нөгөө нэг бидний дотоод дуу хоолой ингээд биднэрт илүү юм тодоор чангаар ингэж сонсогдож эхэлдэг тий. Тэнгүүт нөгөө хар бодлуудаа ингэж одоо хөтлүүлэхгүйгээр ингэж түүнийг сонсохгүйгээр одоо юу яаж зөнгөө дагаж ингэж сурдаг аа. За тэгээ энэ дээр нэг жишээ ярих юм бол одоо тэр нөгөө хар бодлууд гээд байгаагийн чинь ард болохоор нөгөө хар хүчнийхэн байгаа гэд ойлгочиход болно заяа. Цагаан бодлын ард болохоор юм цагаан өвгдөд цагаан хүчнийхэн байгаа. За тэгээд за та энд ингээд итгэхгүй байсан ч болно те. Гэхдээ энэ одоо зүйлийг зүгээр сонсоол өнгөрүүлээ зүгээр өнгөрөөчээрээ. За тэгээд одоо ингэдэг нөгөө нэг одоо би ингээд хар бодлоо дагаад одоо үйлдэл аваа явчлаа гэж бодъё те. Тэхийн бол тэр нөгөө хар хүч маань илүү хүчрэхэг болдог. Тэгээ улам илүү дараагийн ийм нөгөө илүү томруулаад тэгээд ийм нөгөө нэг хар тал руугаа илүү ингээ хилбийсэн хүн болох боломжтой тий. Тэгээд хэрвээ одоо тэрийг одоо бодлоо анзаараад ингээд сурснараа тэр нөгөө хар хүчийг одоо ингэж намжааж өгдөг тий. За тэгснээрээ илүү нөгөө нэг энэ одоо мөн чанартайгаа илүү их ойртож өгдөг. За тэгээ нэг жишээ хэлэх юм бол би нэгсэн нөгөө бас л нөгөө нэг ажил дээр яж байгаа л тэгээ миний нөгөө цэнэглэгч эвдэрчдэг байхгүй юу. Тэгэл нөгөө ажил дээр болохоор энэ тэмдгүүл цэнэглэгч ингээл хөглөрөөж яхаа ингээл өрөө олгоно ингээл цэнэглэгч байж байгаа юм чинь. Тэгэл тэгсэн чинь яг ингээл ажил дээр очиж ирсэн чинь уцны цэнийг зуусгаал тэгэхээр тэгсэн чинь яг дотроос нөгөө нэг хар бодол орж ирж байна. Тэгээ чи над нэг цэнэглэгчнийхээ адаптерыг ингээд наад нэг цэнэглэгч ажлынхаа юутай сольчооч гэдэг чинь дотроос. За тэгэнгүүт нь би тийм бодол орж ирэнгүүт нөгөөхий чинь гэрс бариад авч байгаа байхгүй юу. Тэгээд үгүй шүү гэдэг. Тэгээд ерөөсөө тэр үйлдэлийг авахгүйгээр зүгээр тэрийг ингээд тоохгүй ингээд өнгөрөөчихөж байгаа байхгүй юу. Үгүй штэ эн чинь минийх биш тий би өөрөө ингээд дараа нь дэлгүүрээс өөрөө авах хэрэгтэй гэж зүгээр өөрөө ингээд эсэргүүцэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нөгөө нэг одоо хар талын тэр бодол болохоро жоохон дарагдаад ирдэг. За тий яг тэгдэг нөгөө хар бодлуудаа анзаараад хар эрчимдээ автаад байх юм бол яг ингэж томорсоор байгаад яг бид нар яг тэр нөгөө хар өвгдүүдийн буюу хар эрчмийн нэг боол шиг л болчдөг тий. Тэгээл яг тийм болоод ирэхээр л өөрийгөө яг нэг тиймэрээ төсөөлөл би өстой хүчрэхэг би бүгдийг чадчихин буюу нөгөө эгоогоороо бодох юу маань эхлээд л айгүй эготой хүн болчдөг гэсэн үг байхгүй юу. Тэгээд анзаарахгүй тэрийг ингээд намжаачаар угаасаа л тэр нөгөө хар эрчмүүд маань орж ирэхэ болчдөг. Илүү мөн чанар маань яриад илүү ингээд нэгэсэндээ зөв хүн болдог гэх юм уу те. Ямар ч илүү дутуу юм донтохгүй, ямар ч илүү дутуу муу үйлдэл хийхгүй яг л зөв хүн болж ингэж нөгөө цагаан эрчим маань буюу цагаан сүнсгэлүүд маань илүү ингэж ил тод гарч ирдгээ. Тийм. Тийм нөгөө нэг амар цуврал алуурчтай нөгөө нэг хэрэгүүд идэв штэ. Тийм хэрэгүүдийг би аягүй их сонсдог байсан аахгүй нөгөө нэг гимт хэргийн подкастуудыг тэгэл тэн дээр болохоор их хвчлэн ингээл нөгөө нэг одоо тэр цуврал аллага уйлдаад байгаа хүмүүс ингээл шүүх хурал дээр ингээд нөгөө юу өгж явах та ярилцлага өгж явах та болохоор намайг тэг гэж тушаасан гэж нэг юм тархин дотор ингээд нэг дүр үүсгэсэн. Тэнгүүтээ тэр намайг одоо тэрнийг ингэж аал гэж хэлсэн. Эдэргээл тэгээд тухайн үедээ би болохоор энэ ямар мэдрэл муутай амьсгаа алдчихгүй тий. Одоо би болохоор ингэж ойлгож байгаа байхгүй. Нэрэ эн чин нэрэ цаанаасаа иймэрхүү хүнд одоо нөлөөлж идэг хүний тархинд ингэж нөгөө бодлуудыг өгжээдэг тэр эцдүүд бэдэг штэ гэд нөгөө ойлгосоо одоо тэр хүмүүсийг ойлгож байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүс болохоор илүү нөгөө нэг одоо мөн чанараа бүр унтуулсан тий. Тэгээд тэр хар хүчийг бүр ингээд хүчрхэгжүүлээд тэр одоо юуг нь дагаад одоо ингээд үйлдэл аваад явцсан хүмүүс байгаа байхгүй.
Манайд бас нэг инфлюенсер гэдэг штэ нөгөө нэг юу яадаг ийм дөрүүд бүтээдэг тэгэнгүүтээ тэр дөрүүдээр ингээл хавцлаа тэгэл тэр болохоор ийм амар эмгтээлэг ийм байхгүй юу гэл тэгэнгүүтээ тэнд болохоор амар эргтээлэг ийм дүр байдаг гэл тэгэл би бас яг энэ бүгдийг ингээ мэддэггүй байхдаа болохоор ямар сони юм бэ жоохон гажигтай ч юм шиг гэл тэгж боддог гэсэн одоо болохоор амар хүлээн зөвшөөрж байгаа байхгүй угаасаа энэ одоо нэг жаахан юм нөгөө нэг өөрийгөө одоо илүү сонсдог ч юм уу арай өөр ертөнцтэй хүмүүс гэл ярьдэн штэ тий. Тэр болгон ч юм цаанаа юм учиртай юм байна гэдгийг ингэж ойлгож байгаа. Тий. Яг нөгөө нэг бидний сэтгэл мэдрэмж болгон цаанаа нэг дүртэй л гэсэн үг байхгүй тий. Тэр инфлюенсер хүртэл яг тэр дүрээрээ л нөгөө хүмүүст олон хүмүүст хүрж одоо тэгж олны танил болж ийн л гэсэн үг байхгүй юу? Тэр нөгөө сэтгэл мэдрэмжүүдэд нуухгүйгээр яг одоо өнөөдөр би ийм сэтгэл мэдрэмжтэй босч ирлээ. Өнөөдөр миний тэр сүнсгэл маань гараад ирлээ гингүүтээ тэр сүнсгэлдээ нэр өгцөн тий. Тэгээ яг нэг өдрийн турш тэр сүнсгэлээрээ амьдэрдэг. Гэх мэтлэн ингээд бид нар яг ингээд бодлоо цэгцлээд ингээд анзаарчих юм бол одоо бидний дотор хідэн сүнсөглүүд байгаа вэ гэдгээ таниад эхэлждэг тийм. За тэгээ ихэвчлэн одоо яг ингээд даалт ертөнц ингээд судлаад хахад ихэвчлэн нэг хүний ард ерөөсөө хар цагаан нийлээд нэг юм 15-аас нэг 20 сүнсөглүүд байд юм байлээ тийм. Тэгээ бид хоёр яг одоо нэг бүрчлэн ингэж өөрөөсөөхөн тэр сүнсөглүүдтэй танилцаагүй байгаа ч гэсэн ингээд яг бодлоо зэгцэлж одоо ингээд ганц хоёроор нь ингэж нөгөө гаргаж ирж одоо танилцахыг хичээж байгаа тийм. Харин тийм. Тэгээ би яг нөгөө над ах чинь юун дээр илээ нэг юм судар байсан юм аа. Нэг онгодын гаргасан судар дээр л нэг тийм байсан нөгөө хүний ард нэг 10 сүнс байдаг гэл тэнгүүч хүн ганцхан сүнстэй биш 10 хэдэн сүнстэй гэл тэнгүүд яаж тийм бахан ямар сони юм ярьд юм бэ гэл тухайд бас л ойлгохгүй тий яагаад гэснийг асуултанд нэг үлдчихэд байсан байхгүй тэгээд тэрийг болохоор одоо ингэж ойлгож байгаа. Тэгээд бөөм үргэл дээр ч болохоор нөгөө нэг цагааны 55 харын 44 тэнгэр ингээд нийтдээ 99 тэнгэр гэдэг тэгдэж штэ тий. Тэрэн шиг энэ нөгөө хар цагаан ч нь ерөөсөн хаанч л юм байд юм л да. Нөгөө нэг яг арга бэлэг шиг тий арга бэлэг шиг ингэж хамтдаа байж идэг аль алингүйгээрээ оршин тогтнох боломжгүй. Тэгтэл одоо хүмүүс бидрийг ч гэсэн ингэж бүрдүүлээд байгаа энэ нөгөө оюун ухаан шаран шиг энэ бодлын ард ч гэсэндээ яг л арга бэлэг шиг юм хар цагаанаар ингэ хуваагдсан ингэ бэж идэм байх. Тэгээд тэр хар талны одоо тэр хар хүчийг болохоор буруутгах аргагүй тий бидрийг бас ингэ айгүй их хөгжүүлж идэг биднэрт илүү юм сорилтуудыг тавьж бидрийг илүү их нөгөө нэг ингэж түлхэж өгч идэг ер нь бас байснараа тий нөгөө нэг шаазгаа шиг биш хун шиг цагаан буу яв хэрэг шиг хар буу яв шаазгаа шиг алаг яв гэдэг тий тэгэхээр нөгөө нэг бүр 100% бүр амар сайн хүн угаасаа нэх байхгүй бүр 100% амар муу хүн байхгүй тий ер нь хүний дотор бүх тэр дөрүүд бүгдээрээ л байж идэг гэсэн үг тий яг нөгөө алийг гаргаж ирж үйлдэл авах вэ гэдг нь чухал. Гэтэ яг хэрэгтэй үед бол мэдээж тэр хар бодлуудын хар үйлдэлүүд бол нөгөө амиа аврахад бол хэрэгтэй тийм болохоор яг л арга бэлэг шиг яг хизээ хаана яаж энэ бүгдийг зохицуулах вэ гаргах вэ гэдгээл бид нэр ухамсарлаад явчих юм бол энэнийг бол ингээд тэнцвэрийг бариад ингэж явхад бол маш амархан болдог. Гэтэ ихэвчлэн бидний энэ 3D амьдралд бол аль болох мөн чанараараа тий яг одоогийн нийгэмд бол мөн чанараараа амьдрах нь мөн чанараа илүү сэрэх нь маш чухал болчиход байгаа тий яагаад гэхээр Монголд ч тэр ер нь дэлхийд даяарч тэр ер нь ихэвчлэн яг л энэ хар бодлуудынхаа боол нь олж ингэж автцсан дандаа үйлдэл авцсан яваад байгаа. Гэхдээ яг одоо энэ орчин үед бол бид нэр илүү цагаан бодлуудтай буюу мөн чанартай ойртох нь маш чухал болчиход байгаамаа. Тэгээд энэ утгаараа тэр бит хоёр яг ингээл илүү олон ийм хүмүүс бий болоосой гэсэн утгаараа ингэж подкастаа хүргээд тэгээд ингээ өөрийнхөө яг нөгөө өөртөөхөө ойлгосноо л ингэж тайлбарлаж яриад байгаа тийм. Тэгээд ингээ нөгөө нэг одоо энэ сэрэлт авснаас жоогош ингээл энэ миний дотор байсан тэр одоо хуучны одоо өөрийгөө бодох юм бол одооныхоо өөртөө ингээ харьцуулахаар бүр ингээд илүү юм сайхан тал руугаа ингээд маш их өөрчлөлтийг авчирсан юм байна ер нь тий. Тэгээд одоо хүнд байдаг нөгөө нэг хар бодлууд нь штэ одоо хардалт
харын сэтгэл тэгээд өөрч одоо ингээл ата харахаал уур хилэн үзэн ядалт энэ төр гэл нөгөө хүний сэтгэлд ингээд төрдөг нөгөө тэр мэдрэмжүүд дээ штэ тий тэрийгэ дагаад ингээд орж ирдэг бодлууд энэ төр тэрийгэ ингээд ер нь бол ингээд намжаагаад ирэхээр чи илүү юм сайхан болчтой юм байна. Тэгээд бүр энэ бие дээр ингээд мэдрэмжинд ингээд мэдрэгдэх чинь бүр шал өөр зүйл идэм байна. Тэгэл нөгөө бит хоёрын яриад байгаа нөгөө нэг өөртөөгөө тэмцэлдэхгүй өөрийнхөө дотор байгаа тэр нуугдсан байгаа тэр нөгөө сүүдэртэйгээ энэ төр ажилласнараа бас энэ үр дүнд бас хүрч байгаа тий. Тийм нөгөө бид нар яг нөгөө сүүдэртэйгээ ажиллаж ингэж өөрийгөө ангааж эхэлснээрээ бас бидний энэ дотоод мөн чанар маань илүү ингэж ил тод гарч ирдэм байлээ тий. Тэгээ яг энэ бүгдэд туслах ерөөсө цорын ганц арга маань л одоогийн нөгөө бест арга маань бол тэмдэглэл болчиход байна. Тэгээ сонсогч нарыгаа болж өгвөл тэмдэглэл маш сайн хөтлөөрэй гэж хүсье. Бас бясалгал бол бүр үнэхээр маш их тусалж байгаа. Бүр ингээд анхандаа бит хоёр түрүү хэлсэн ш нөгөө бодлоо намжаах, бодлоо урсгах бүр ингээд маш хэцүү байсан. Тэгээд одоо ингээд суралцаад эхэлсэн чи одоо ингээд хэсэгхэн бүр ингээд 1-2 секундын нөгөө бодол хооронд энэ зай маань хүртэл ихсээ тэр нь хүртэл ингээд маш гоё тий. Тэгээ багш маань нөгөө хэлжсэн ш бити санаа зов бүр ингээд хэдхэн минут секунд хийсэн ч гэсэн эн чинь чамд маш том амжилт гэд тий. Тэгээд энэ мэтлээ ингээд бит хоёр дээр өөрсдөн дээрээ юм гоё эерэг үрдүн хараад мэдрээд байгаа болохоор ингээд энэ бүгдээгаа ингэж хуваалцж байгаа. За тэгвэл ингээд бодол гэж юу юм? Бодол хаанаас ирдэг гэдэг талаар нэг анхан шатны нэг дүн ойлголттой болсон бах гэж найдаж байна те. Тэгээ одоо яг та ингээд тэмдэглэлийн тэвтрээ гаргаад өөрийнхөө тухайн өдрийн юм сэтгэл мэдрэмжийг ингээд тэмдэглээд өдөр болгоо энийгээ хөтлөөд явах юм бол ер нь маш танд хэрэгтэй тэр бодлоо өөрийгөө ойлгоход те өөрийгөө танихад маш их хэрэгтэй. За тэгээд тэмдэглэл бичих нэг хэсгийн жоохон жижигхэн юм зөвлөмж өгөх байлаа. За тий та тэмдэглэл хөтлөхдөө эхлээд эхний ээлжинд бол ерөөсөө бодлоо ямар ч одоо шүүлтүргүүгээр бүгднийг бич тий. Бүгднийг бич. За тэгээд бичснийхаа дараа тэр бодлуудаа анзаар. За тэр нь яаж анзаарч эхлэх вэ гэхээр энэ юу вэ гэх тий. Яг энэ бодол одоо зүгээр нэг бодол вэ нү сэтгэл мэдрэмжээс гарч байгаа бодол вэ нү гэдгээ анзаарч эхлэх нь тий. За тэгээд сэтгэл мэдрэмжээс гарч байгаа бодол бол ямар сэтгэл мэдрэмжээс гарсан бодол вэ гэдгээ сөрөг сэтгэл мэдрэмжээс гарсан бодол уу эерэг сэтгэл мэдрэмжээс гарсан бодол уу гэд ингээд ялгачих юм бол нөгөө хар цагаанаар нь ялгагдаж эхэлнэ. За тэгээ ингээ ялгагдаад эхэлчих юм бол та дараа ингээ нөгөө бичснийхаа дараа дахиад тэр бодол таны тархинд орж ирлээ гэхэд бичгүүгээр энэ нөгөө нэг миний нөгөө сөрөг сэтгэл мэдрэмжээс орж ирдэг бодол биш үү гэд нөгөө бодлуудаа ангилаад яг нөгөө номын сан шиг те А Б гэдэг шиг А Б-ээр нь орол нөгөө номын сан чинь ингээл гоё ангилсан байдаг шүү дээ. Яг тэрүүн шиг таны бодол ингээ тархин дотор чинь ангилагдана гэсэн үг те. Тий. Тэгэл ерөөсөө тэр ангиллагдсан одоо тэрийгээ одоо дараагийн удаа болохоор та ингээд мэддэг болно шүү дээ тий ер нь ингээд нилээн бичиж авч байгаад ингээд тэрэн дээр анализ хийгээд ингэнгүүт ер нь л за миний одоо тэр мэдрэмжээс маань энэ бодол ирж шүү. За тэгээд одоо ингээд заавалчгүй тэгэл нэг байнга тэгж бодоод ах нь бас хэцүү штэ тий ядарна тэгээд айгүй олон бодол ингээд орж ич байгаа болохоор за ер нь бол ингээл ерөнхийд нь ингээл ойлгочиход ер нь болно тий. Тэгээд хамгийн гол нь тэр бодлуудыг ерөөсө хөтлөгдөхгүй ингээд үйлдэл авахгүй анзаарах нь л хамгийн чухал ахна тий. Тий яг нөгөө бодлуудаа яг ингэж анзаарах нь л хамгийн чухал. Явандаа буюу угаасаа ингээд та бясалгалаа хийгээд бодлоо зэгцлээд ингээд сурчих юм бол явандаа нөгөө тэр сэтгэл мэдрэмжийн ард байдаг тэр нөө сүнсэглүүд гэсэн шүү дээ тий. Явандаа тэр сүнсэглүүдтэй харьцаа тэгээ тэр ангилсан бодлуудаа тэр сүнсэглийн энэ бодлууд байна гэдгээ ингээ мэддэг болчдөг тий. Тэгэхээр энэ бол ингээ бүр ингээ таны одоо сүнсний хөгжил ингээ өшөө дээшлээд бясалгал хийгээд ингээ ирсний дараа танд ирдэг мэдрэмжүүд байгаа. Хамгийн ихэнд ингээд цэцлэх арга маань юусоо ямар ч шүүлтүргүүгээр бодлоо тэмдэглэх цаасан дээр буулгах.
Тэгээд яг нөгөө бид нар чинь өөрсдөө хин бэ? Ер нь яах гэж ирсэн юм бэ? Ер нь их мэддэггүй штэ тий. Би юунд дуртай юм бэ? Миний амьдралын утга учир юу юм бэ? Энэ төргээл асуухаар бүр ингээд яг ингээ хариулах хэрүүсөө хариулт олддггүй тий. Энд чинь болохоор бид нар огт нөгөө өөрсдөө мэддэггүй байгаа байхгүй. Одоо зүгээр наад захын нэг зүгээр CV бичихтэл одоо ингээл тэр асуултууд эдэн штэ. Давуу тал, сул тал мал гэх юм бол нэг сонио хобби эдрэл тэнгууд нийтлэг юм бичдэг тий. Хобби гэсэн чи одоо дуудуулах, хөгжим сонсох, ном унших гэдэг. Тэнгууд чи ингээд өөрийнхөө ингээд бодлоодаа ингээд зэгслээд, бичээд, тэмдэглээд ирэхээр яг жинхнээсээ би хин юм бэ? Миний мөн чанар юу юм бэ? Би яг юу чаддсан бэ? Миний давуу тал ер нь юу юм бэ? Сул тал маань юу юм бэ? Тэргээд ер нь ингээд бүр тодроод гараад ирдэг. Бид нар бүр ингээд мартцсан байгаа өөрийгөө ч гэсэн ингээд олж авах боломжтой тий. Яг тэр минийх одоо тэр олон нөгөө нэг замбраагүй бодол маань зэгцрээд ирэнгүүт жинхэнэ би одоо артлаас нь сайхан ингээд тороогоод гарч ирдгээ. За тэгээд өнөөдөр нэг иймэрхүү юм хоёлаа ярилцлаа. Тэгээд зэгцтэй ярьж чадсан байх л гэж бодож байна. Одоо мэдгүй тэгээд заримдаа бодохоор нэг тэгэл учир нь олдохгүй наан цаана ингээл ярьсан ч юм шиг санагдтiin. Гэхдээ яг хөө тэгээд бид хоёр яг өөрсдийнхөө ойлгосон энэ бодол мэдрэмжийг л та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. За тэгээд хоёлаа өнөөдрийнхөө дугаар ингээд дуусгах. За тэгээд бүх сонсож байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Танд таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.